Завхан аймгийн засаг даргын захирамж 2025 оны 7 сарын 11-нд дугаар 275 Нулайстай хот үндэсний бүхийн аймгийн арслан цол болгох тухай Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66-гийн нэгт хэсэг үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ын 4 9 дугаар зүйлийн 9-ийн 5 дахь хэсэг 17 дугаар зүйлийн 17-гийн 1-ийн 3 дахь заалтыг тус үндэслэн захирамжлах нь 1. Тулгуур төрийн 2234 их Монгол улсын 819 үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн манд усны 114 ардын хувьсгалын 104 жилийн Сүхбаатарын модон Завхан аймаг байгуулагдсны 102 жилийн ам баяр наадмын хүчит бүхийн 128 бүхийн барилдаанд 8 давуу төрүүлсэн Завхан аймгийн Алдархан сумын харьяат Норж готвын дөрж сүрэнд аймгийн арслан цол олгосгоо засаг дарга Гомсөрөнгийн өнөр баяр. За маш сайхан байна. Аймгийн түүх 100 жилийн цол олох баярлалын анх аймаг харьцуулж ирсэн. 20 жилийн дараа аймгийн баяр наадамд ирж 7-5 төрүүлсэндээ маш их баяртай байна. За сайн байцгаана уу намайг Завхан аймгийн Алдархан сумын яриад аймаг арслан дээр чухтын дээр зүрэн гэдгээ. За би ингээд 2010 оноос хойш бүхэн спортоор хичээлж ирсэн. Тэгээд 2014 он сумын зам болж исэн. Тэгээд сумын зам болоод 2023 оны Завхан аймгийнхаа түүх 100 жилийн цол олох барилдаанд 6 давж аймгийн харьцах цол өрчижсэн. Тэгээд 2 жилийн дараа
Завхан аймгийнхаа баяр наадамд 7-5 дөрвөлж аймгийн арслан цол хүрсэндээ маш их баяртай байна. За би ингээ Завхан аймгийн Алдаргаан суманд төрж өссөн. Манай аавыг дорж хтуу гэдгээ. Хүүхд ахын наснасаа л бүхэд ер нь сонирхолтой хүүхд байсан. Тэгээд манайх ч угаасаа өөрсдөө их мал ахуйтай айл байсан. Тэгээд Завхан аймгийнхаа харилцаа тэгээд хүүхд ахын нас мал дээр их өнгөрсөн. Тэгээд барилдч ноцолдог их дуртай хүүхд байсан. Тэгээд аав ээж маань манай энэ баг банд бүх болно гэж их ярьдаг байсан. Тэгээд ер нь хүүхд ахын наснасаа л бүхий спортыг сонирхдаг байсан. Тэгээ 2010 оноос хойш бүхий спортоор хичээлж гисэн хамгийн анхны багш маань чөлөөт бүхий олон улсын хэмжээний мастер Эдэр сайхан гэж хүн байдгаа. Тэгээд бүхий суурь бол чөлөөт бүхий спортороо тавиад чөлөөт бүхээрээ бас үндэсний бүхий суурь тавьсандаа маш их баяртай байдгаа. Чөлөөт бүхээрээ бас олон сайхан амжилтууд гаргасан. Үндэсний бүхий спортор гэвэл яг өмнө нь чөлөөт бүхээрээ их барилддаг байсан. Тэгээд үндэсний бүх руугаа яг тууштай 2016 оноос хойш Бадамсар ахтайгаа танилцаад ингээд үндэсний бүхий спортоор хичээлж эхэлсэн. За 2017 онд анх Дорцрон гэдэг залуутай анх таарад Завхан аймгийн Монгол улсын аврагын нэрвчт гэдэг барилдаа болоод тэгээд Дорцрон дүү манай амд гарч ирээд барилдаад Алдрааных гээд 2 даваад тэгээд 3 даваанд барилдаад тэрнээс л олж харсандаа энэ үнцээр барилдах болохоор өөрхөн бие хадаа залуу байна гэд. Тэгээд цуг бэлтгэлээ гээд ах トゥ болоод тэгээ сайхан амжилт гаргалаа да. За ингээд манай Алдаргаан сумаас одоо 25 дахь арслан одоо төрсөн. Завхан аймгийн Алдаргаан сум бол одоо Завхан аймгийнхаа 24 сумд одоо хамгийн их олон арслантай 25 дахь арслан болсон. Тэгээ одоо бас цуг бэлтгэл сургалт хийдэг дүү маань одоо ингээд сайхан арслан цол хүртсэнд одоо маш их баяртай байгаа. Тэгээ энэ 2025 онд бол одоо Завхан аймгийн Завхан дэвжээ, Даян дэвжээ ингээ 2 дэвжээ маань нэгдээд ингээд сайхан анхны одоо бас салхийг сайхан хаглаад ингээд арслан болсондод их маш их баярлж байгаа. За ингээд одоо бас Завхан аймгийн Алдаргаан сум бол одоо Монгол улсын хамгийн анхны ууган нэгдэл. Тэгээ олон алдаргаа ятангуутай Батын дорж гээл яваа улангуй гээл Бацөх ардын жүжигчин маань байна. Одоо тэгээд ийм сайхан олон улсууд бий. Эхлээ сумын заануудын барилдаанд их барилддаг байлаа. Тэгээ сумын заануудын барилдаанд бас нэг сайнгүй барилдаа л байдаг байсан. Тэгээд сүүлд 2023 оны 12 сарын сумын цолтой болон залуу хөгчдийн 103 дахь удаагийн барилдаанд 10 дав төрүүлээд тэгээд тэр зунаа манай Завхан аймгийн түүх 100 жилийн болоод 100 жилийн цол олох барилдаанд анх аймгийн арцх цол хүртчихлээ. Тэгээд аймгийн арцх цол авснаас хойш ер нь үндэсний бүхий зорилго арай өөр болж эхэлсэн л дээ. Тэгээд намраас нь заал лагмын барилдаандаа бас сайн барилдаад алгасахгүй сайн барилдаад ер нь дараагийн зорилго нь аймгийн хан баяр наадам төрүүлнэ гэдэг зорилгыг том тавьсан. Тэгээд 2024 онд бэлтгэл сургалт ер нь их гайгүй сайн байсан. Тэгээд 2024 онд бас Багнар дүүргийн баяр наадамд очиж барилдаа 2-ын даваанд унаад. Тэгээ бас жоохон тэндээс ер нь нэг жоохон сургамж маягийн юм их авсан. Тэгээд би Доржонаастайгаа 2010 онд танилцаад биднээс 10 жилд нэгэн ангийг нэг ширээнд 2 жил сууж өнгөрөөсөн. Тэгээд биднээс аймгийн ирээдүйд сургуулийн чөлөөтөхийн ангид чөлөөтөх олон улсын хэмжээний мастер Бацаахны Эдэр сайхан гэдэг хүний удирдлагын бэлтгэл сургалтаа хийж манай найзтай 2025 оны Завхан аймгийн баяр наадамд орж аймгийн арслан цол гэдэг эрхэм мэдтэй сайхан цолонд төрсөн хөө. За Дорцрон бит хоёр бол 12 оноос хойш салсгүй холбоотой яваа. Манай найз 2010 оноос 14 хүртэл чөлөөтөхөөрөө барилдаж чөлөөтөхийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж одоо бас чөлөөтөхөд амжилт үзүүлсэн хөө. Тэгээд бит хоёр тэмцээн уралдаанд их явна л да. Тэгээд Дорцрон би чамтай л унтахаар медаль авдаг ингээ надад үрт орж ирж унтдаг. Тийм сайхан найзууд байлаа. Тэгээ найзаагаа одоо нэг хэсэг би найзаагаа нэг бөхөө орхисон миний найз нэг 2 жил тэгтэн би бас айгүй өмнөөс нь харамсаж байсан. Тэгээд эргээд бүхий спортод 2016 оноос хойш үндэсний бүхий спортоор Монгол улсын нэгэн Бадамсран гэдэг хүний удирдлагын бэлтгэл сургалтаа хийж одоо энэ сайхан 2023 онд аймгийн арцаг 2025 онд аймгийн арслан болсон миний найздаа. Тэгээд найздаа бол энэ амжилтанд нь өөрөө хүрсэн юм штэл сайхан хамт баярлж хөөрөөл инээж залгаал явж байна да. Аав ээж ахын дус нутгснийхаа
хүмүүсийг нутгсноо болосоо ингээд сайхан зарлуулад сайхан аймгийн арслан цол хүртээ цол үнэмдэх тэмдэглээ аваад сайхан эсвэл цагаан туга тойроо явж явах мэдрэмж бол бүхний хувьд бол хамгийн сайхан мэдрэмж байсан. Сайн байцгаана уу. Сайхан амжилт. Ингээд энэ жил Зохиомгийн алдраас бас аймгийн арслан төрсөн. Одоо Бадамжирмутыг залгаж аймгийн арслан дөрцөн бол энэ жил сайхан цол авах амжилттай сайхан найраа хийж байгаа байна. Өглөө заваад болон одоо ахын дүүсэн хүрсэн гэж өөрий. Тэгээд дөрцөн дүүдээ бас Бадамжирмутыг дагсан усын цолтон болоорой. Усын цолтыг нээд урдан багтаараа л гэж өрөөж байна даа. Завхан нутаг эртээр үеэсэн хүчит бөхчүүдээр алдартай ийм сайхан нутгаа. Завхан нутгаас ардын хувьсгалын он жилүүдэд тэр ардын хувьсгалаас өмнөх жилүүдэд тэр даншигын сайхан авар гарслангууд ардын хувьсгалын сайхан өндөр солтонгууд бол олноороо төрөн гарсан байдаг. Энэ жил бол Завхан аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлөөс санаачилж хоёр тусдаа байсан дэвжээгээ нэгтгэж нээлтийн барилдаанаа Завхан аймгийнхаа төв Улаастай хотод амжилттай сайхан зохион байгуулсан. Түүний үр дүнд бол манай завхны бөхчүүд олон жилийн дараа нэгдсэн бэлтгэлд гарч бэлтгэл сургуультаа чамбааруулж олон аймаг сумын наадмуудад амжилттай сайхан барилдсан. Ардын хувьсгалын 104 жилийн ой Завхан аймаг байгуулагдсны 102 жилийн ойн хоёр наадам бол өргөн дэлгэр сайхан болж Алдархан сумын харьяат аймгийн гарцаг дөрцөрөн маань амжилттай сайхан барилдаж төрүүлэн аймгийн арслан цолны болцлыг хангасан. За дөрцөрөн маань бол одоо бит хоёр бол танил ах トゥ өнөр болоод олон жил болж байна. Тийм учраас өсөх ирээдүйтэй бүх цаашдаа ер нь улсын цолонд хүрэх боломжтой бүх гэдэг утгаар нь би өөрийнхөө компани дээр авч дэмжиж бас ингэж явдаг юм аа. Тэгээд ер нь бүхийг дэмжин, спортыг дэмжин гэдэг бол ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж бас миний хувьд хардаг аа. Ер нь альва улс үндэстэн аймаг орон нутаг спортороо дамжуулж, эв нэгдлийг хангадаг, спортороо дамжуулж залуучуудын ирээдүйдээ итгэл, залуучуудын спортоор хичээллэх дур сонирхлыг бас хөдөлгдгөө гэж миний хувьд боддгоо. За тэгээд дөрд сүрэндээ спортын өндөр амжилт хүсэн өрөөж улсын цолтон болох болтугай гэж өрөөё. За нутгийн шинэ наслангийнхаа энэ сайхан найр наадмын хомроос нутгийн зон олон даа бүхэндээ мэдчилж байгаа да юуны өмнө туйлах баяртай байна. За сүүлийн онцлог Монголын үндэснийхээ барилдааны дөрвөн маань чиглэж залуусын уран хурц дайчин барилдаа маань наадамжийн холлоо байцгааж байна. За үүний жишгээр нутгийн шинэ хацаг маань өнөө жилийн Завхан аймгийн байр наадад өнгөтэй сайхан барилдаж даваа хүртээ тонон учраа бүхэндээ өнөө хүчийг олдож ард түмэн нутаг усаа зингүүлэн аймгийн шинэ цолоо арслан авсанд юуны өмнө баяр хүргье. Нутгийн шинэ наслан дорж утгын дэвсрэндээ улсын өндөр цолонд хүрч нутгийн уул ус, нутгийн зан олноо олон жил байцгааж явахыг хүсэн өрөөё. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Эдийн засгийн төв 208 дураа ингээ анги хилчин спорт орны тамирчин дөрцөрөн маань үндэсний их баяр цэнгэл наадмаар Завхан аймагт одоо төрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Энэ үйл явдалд одоо эдийн засгийн төв 208 дугаар тусгай салбар хилчин спорт орны хамт олон туйл их баяртай байгаа. Ингээд дөрцөрөнгийнхаа цаашдын ажил үйлсэд нь одоо хамт олонныхоо нэрийн өнөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Мөн одоо дараа дараагийн цолд хойрхон байхыг хүсэн өрөөж эдийн засгийн төв 208 дугаар тусгай салбарын зэрэгчийн зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хойсоо чин сэтгэлийн мэдлэгийг төвшүүлье. За ингээд Завхан аймгийнхаа баяр наадамд оддоо сайхан барилдан дөрүүлж нутгийн зан олноо баярлуулж аймгийн арслан цол өртсөн дөрцөндүүдээ баяр хүргье. За тэгээд манай Завхан аймгийн баяр наадамд хамгийн олон дөрүүлсэн бүхэл манай Алдран сумын Орхуугийн Сэрэтрэ гэж мундаг арслан байсан. За тиймэрхүү арслангийнхаа залгам залуу алаа болж сайхан барилдаж яваа. Залуучууд манай сумаас бас хэд хэд байдаг. За хамгийн сүүлд Батсөх арслан маань 10 жилийн өмнө дөрүүлснээс хойш 10 жилийн дараа дөрцөр маань дөрүүллээ. Ингээд үүдээ бэлтгэл сургуультаа сайн хийгээд амжилттай сайхан барилдаж улсын цолонд хүрээрээ гэж өрөөе. Үндэсний бүхий спортоор тэгээд амжилт гаргана гэдэг чинь бас ганцхан жил бэлтгэл сургалт хийгээд ингээд сайхан аймаг арслан цол хүртэж гэж байхгүй л те. Тэгээд дунд нь бас саад бэрхшээл янз бүрийн бас юмнууд их л байгаа л да. Тэгээд үндэсний бүхий спортоор хичээлнэ. Тэгээд давхар хажуугаар нь амьдрал явна. Тэгээд бас ингээд дэмжиж тусалдаг ах нар нутаг улсных маань гэдэг хүмүүс
бас аюу чухал. Тэгээд сайхан үндэсний бүхэн спортоор хичээлээ явж байсан. Тэгээ би ч бас компани байхгүй бас цалин мөнгөгүй. Тэгээ хажуудаас ингээм амьдрал яваад байдаг. Тэгээд олон юм бодогдуулдаг юм л да. Тэгээд сайхан ингээ явж явахт маань Монгол Улсын гард Магалийн баяр жавхлан багш маань бас хэлийн зэргийн 208 дугаар тусгай салбарт бас тамирч найр аваад тэгээ бас нэг цалин мөнгөтэй болоод тэгээ цалин мөнгөтэй болоод ирэхэр чинь бас ингээ нөө зорилго бас арай өөр болоод бас амьдрал ах бас арай бас гайгүй болоод бас бэлтгэл сургуульд их айгүй тийм урам зориг өсөн гэх юм аа. Тэгээд үндэсний бүхэн спортоор хичээлээд одоо ингээ сайхан аймаг арсан салбарт одоо ингээ байж одоо маш их баяртай байна. Тэгээд энэ хугацаанд бас надад тусал дэмждэг зөндөө ах бас нутгийн ах нар тэгээд төрөл сатан аав ээж ахын дүүс өмдөө бүгдээрээ л тэгэл тэднээс маань хичээл зүтгэлээр бас өнөөдөр ингээ сайхан аймаг арсан салбартад ингээд сууж байгаа маш их баяртай байна. Тэд нартай тэгээ бас маш их баярлаж талархаж явдаг бас энэ төршөнд хэлмээр байна. За ингээ манай алдархай сумаас бол одоо Монгол улсын начин Жоржоны жигмэд гэдэг улсын начин бий. Дараа нь одоо лаачрууд харцаг утгаар маань одоо ингээ нэг жил начин болоод лааман дараа нь сайхан харцаг цолтойд. За тэгээд энэ бас олон сайхан арслангууд тэднийг төвчээлээд сайхан улсын цолонд хүрээрээ л гэж дүүтэй ирээ дөө. За ингээд энэ авар манай Завхан аймгийн 2 дивжин маань нэгдэж Завхан даян дивжин нэртэй болсон. Тэгээд 2 дивжин маань нэгдээд одоо энэ амар бэлтгэл сургалт маань ирэхлээр дивжин дээр ирээд бэлтгэл сургалт хийгээд байж байна. 2 дивжин маань нэгдээд Завхан даян дивжинийнхаа бас анхны аймаг арслан цогцолтод байсандаа баяртай байна. Тэгээд цаашдаа хоньос минь олон сайхан аймаг арслан улсын цогцолтон өгчөд олноор төрөх баха. Тэгээд Давдар тэргүүнтэй Завхан даян дивжиний хамт олон болон эдийн засгийн 208 дугаар тусгай салбарын хамт олон Гэрээт Монгол группийн хамт олондоо баярлаж талархсан хэлээ. Тэгээд сайхан бүх хөв зүйн төрөөсөн аавж баяртай маш баярлалаа. Арга маань батаадаг хандаа баярлалаа. Ханыхаа ээж аав хамаатан садан ах トゥ найз нөхөд намайг дэрж нөхдөхийн бүх сайхан ах нар баярлаж талархаж явдаг юмэр байна. Цаашдаа бэлтгэл сургуультай улам чамбар олон хийж улсын өндөр цолын бүхэн төлөө бэлтгэл сургуультай хичээл заах болно.